Сайн байна уу? Сайн байна да. Сайхан. Өнөөдөр сайхан нартай өдөр байна, тийм ээ? Тийм, дулаахан байна. Тий, дулаахан. Ер нь сүүлийн үед ингэж хамгийн л дулаа өдөр нь өнөөдөр баха тий. Бараг тийм баг шүү. Тийм баг. 100 шиг л шүү дээ. Тий. Одоос 30 жилийн өмнө наминч гэж юу байлаа, бийч гэж хэн байлаа гэдэг шиг. Бидний анхных нь реклам сурчлагаа хийгээд намгийн ерөнхий захирал одоо ерөнхийлөгч нь баяр сайхан яг чам шиг насан дээр орж ирж анхны рекламаа захиалж ирсэн. 30 жилийн өмнө. Тэгээ энэ хооронд бол улс оронд бол маш их өөрчлөлт гарсан байна, тийм ээ. Тэгээ ардчил бол одоо сайхан тогтсож манай улсад тэр дотроо нийтийн худалдаа хангамж хүнс одоо барааны худалдаа бол маш их өргөжсөн. Хувийн хөвшил дээр л одоо яг нуруунд дээр нь явж штт. Тий. Чи намайд юу хийдэг вэ? За би намын алтан компанид одоогоор зар сурталчилгааны менежерээр ажиллаж байгаа. За зүйтэй. За тэгэхээр 30 жилийн өмнө би тэр зар сурталчилгааг хийж исэн байх нь тийм ээ. Тийм багц. Тий. Анхных нь реклам одоо хоёулаа харж байна. Жармжир нар товч олон ирсэн боров дүүхийн цагаан сар хаврын тэрхүүн сарда төлийн дүүцэн гэнуулах тал нутагтаан айлчил нэрлээ. Өргөөгрийн чимж идэ будагаан базааж хөлөг мөрдийнхон дэлийг засаж эд хөшил худалдан авах нь буян заяа тэгшрэх. Сайн үйлс гэлэлцэж өдгөс дээдсэн хүндэлж олны газар явж их бэлэгсэлтийг бэлдэх нь олгом шинж бүлгөө. Номын электроникс сар шинийг төгөөж 2 дугаар сарын туршид та бүхний дунд азийн алтан шагаан наадaan явуулж аз натхан дан хурсан нэгэн хүн бүх бенз машин авахгүйд даруй 18 төрөл нийжгээд шагналаар бусад хүмүүсийг шагнаж цагаан сарын хан баяр дээр баяр нэмэж элвэрэнгийн хамгаалан төрлөөрön төвшин амгалан байхын гэрүүл дэвшүүлье. Номын электроникс. За энэ бол намын хоолдонгийн анхны реклам. Тий. Баяр сайхан өөрөөр захиалж ийсэн. Тэгэхэд биднээс амьдралд цоо шин одоо хөгжим бүфрүүдтэйгээ ингээ орж ирээ тэр чанга дуу одоо гайхалтай сайхан юм авсар зарж ийсэн. Үг олноор нь авч ийсэн биднээс. Тэгээ манай бизнесмэнүүдийн анхны гараал энэ шүү дээ. Том компаниуд ерөөсөө ганцхан хийгээд электрон бараа зөөгөөл тийм ээ. Манай ерөнхийлөгч хүртэл одоо бараа зөөж явсан. Ер нь бараа зөөгөөг хүн байгаагүй дээ. Хангамжийн ажил хийжсэн гэсэн үг тий. Тий. Хин блэ? За намайг Цэцэн далайн уран тогс гэдэг. Хиний? Цэцэн далайн. Цэцэн далайн уран тогс. За уран тогс ямар гоё нэртэй. Уран тогс. Тогс. Өө за. Уран тогс. Яста гоё нэртэй юм байна. Одоо чи яг энэ мэргэжлийг хаан сурсан? За би бол 10 жил бол энгийн дунд сургууль Ганзам 2 дугаар сургуульд бол Ганзам. Тийм. Замын. Тэгээд дараагаар нь санхүү эдийн засгийн их сургуульд элсэж орохдоо 2 дээр нэмэх 2 буюу одоо 2 жил Монголд 2 жил нь Солонгос улсад гээд ийм 2 дипломтой төгсгийн хөтөлбөрт анханасаа ингээ орж ирсэн байхгүй. Тийм. Тэгээд 2 жил нь Монголдо сураад 2 жил нь Солонгосто сураад ингээд Солонгос болохоор одоо Хандун Global University гээд Бухан гээд яг нэг юм далайх хажууд гэдэг юм аюу гоё юм хотод. Тийм хотод байдаг сургууль төгссөн баа. Тэгээд ерөнхийдөө тэр сургууль хүртэлх түүх ярих юм бол бас нэлээд их юм болно. Тэгээд би ч юм бас нэг хажуугаар нь улаан сар намтлагт одоо бүжгэлдэг. Тийм багасаа бүжгэлж ирсэн. Ер нь спорт бүжгэлдэл мэрэгжлийн төвшний бүжгэлдэг тийм нэг бүжигчин хүн байгаа. Гэтэ бас яг мэрэгжил биш л дээ. Тийм. Өөрийн гэсэн хобби юмтай тий. Өөрийн сонирхолтой юмтай тий. Тэрийг нэг амьдралаа чимдэг. За тэгээд сэтгэл санааны ямар нэгэн байдалд ороход тэрүүгээрээ одоо тэнцвэржүүлдэг. Тийм ээ. Маш их хэрэгтэй юм байна. Хүнийг ямар болгодог вэ те? Тэсвэр хатуужл одоо хүмүүжил боловсрлыг хүртэл олгодог. Аюу гоё. Төрш тэр нь бол тийм бас улаан сар намтлын манд бас 30 жил ер нь болж байгаа.
За сайхан. Биднээс энэ нэвтрүүлэг бол шинэ тооллын 100 гэдэг нэвтрүүлэг. Тэгээ энэ дандаа ийм хүсэж тэмүүлсэн ирээдүйн төлөө хийж бүтээсэн бодос итгэсэн ийм залуучууд тэгээ бас туршлага өгөх хүмүүс энэ рүү орж байгаа. Тэгээ энэ бол одоо шинэ тоол эхэлж байна. Өнөөдөр 21-р зууны 21-р он. Тэгээ та нар шиг одоо яг нэг 30 гарцсан 40 төгссөн одоо ийм хүмүүс их хвчлээ ордог л доо. Өнгөрсөн хавар бол биднээс одоо 70 нэвтрүүлэг хийсэн. Тэр бол нэгэн улс төрч тал руугаа байсан. Тэгээ улс төрийг ер нь нийгмийн амьдрал шиг улс төр тэгээд эдийн засаг тийм ээ. Тэгээ нийгмийн амьдрал гэсэн ийм гурван том хэсэгт хуваагдж байгаа учраас биднээс улс төрөө бол улсын хурлын сонгуулийг ойртуулаад нэг иймэрхүү байдлаар хийсэн. Одоо биднээс энэ эдийн засгийн тал руу орж ирж байна. Эдийн засгийн салбарт ажиллаж байгаа хүмүүс, эдийн засгийн салбарт байгаа том компаниуд тэднүүсийн өөрсдийнх нь одоо ажиллаж байгаа хүмүүсийг илүү гаргаж ирэх, тэгээ залуучуудынхаа хүсэл тэмүүллийг гаргах санаа байна л да. Тэгээ тэр тусмаа нэг хэвлэл юуны хүн болохоор их таг байна. Сурчлагын талын хүн болохоор тий. Ер нь бол манай том компаниуд биднээс зэрэгэл эхэлсэн. Монголын зар сурталчилгаа, рекламны ертөнц, PR-ын ертөнц. Одоо 30 дахь жилдээ тэг ингээд орж ирж байгаа шинэ залуу хүмүүс орж ирж байгаад их баяртай байгаа. Тий. Хамгийн чухал юм нь юу гэхээр зар сурталчилгааны ертөнцид авилгал гэж байдаг. Тийм ээ? Тий. Зөвхөн оюун санаа, зөвхөн хурц бодол, тийм ээ? Тэгээ би чамд нэг 2 ном харуулах санаа байна л да. Энэ санаа авахаас бүү гэж хоост юм. Энэ саяхан хэвлэгдэж гарсан ном. Тий. За сэтгэх урлаг гэдэг. Тий. Манай залуучууд энэ 2 номыг одоо хэрэгтэй бол авч унших. Гэтэ хүн бүхэнд хэрэгтэй ширээний ном. За ингээд энийгээ төгсгөөд за чи сургууль аав чинь хэн блэ дахиад асууя. Цэцэн далай. Ямар гоё нэртэй. Аав чи хаана ажилладаг? За манай болохоор онцгой байдлын ерхий албанд дэд хурандаа цолтой байж байгаа. Тэгээд одоогоор дөнгөж тэтгэртэй гарчихсан байж байгаа. Хурандаагийнхан. Тий. Ер нь бол манай авчиг онцгой байдлын албачин гал сөнөөгчөөс ахуулаад тэгээ одоо жаан захилгаанчин одоо салаан дарга гээл тэ ингээ бүр ингээ багаас нь ингэж явсан. Одоо насаараа 20 хэдэн жил зүтгэсэн хүн дээ. Ээж залуугаараа тэртээ гарсан байж байгаа. Тэгин. Манай ээж болохоор Төмөр замын тохиол холбооны 20 дугаар ангид инженери гэх юм байгаа. Тийш дөө маш чухал алба шүү дээ тий. Тийм маш чухал их маш чухал алба тий. Одоо сая нэг залуу нэг сайхан давьяа байгуул нэг Монгол залуу. Манай агарын орон зайд нисч явсан 2 хөлгийг хооронд нь тий. Тэгсэн. Бас яг л ийм ажил хийдэг хүн шүү дээ. Мөн биш тий. Тэр тооцоол хийдэг, тохиоллыг харж идэг тийм ээ. Тохируулга хийдэг, бүх юм хийдэг тий. Тийм байна. Оюун төгс гэдэг хүн байгаа. Нэрээ нэлээд урт. Оюун төгс үү? Тий. Яа за. Дүүтэй. Дүүтэй. За. 2 дүүтэй. Дүүнэр одоо чи дүүнэртээ юу сургаж байна? Тэгэл миний бодлоор би нэг өөрөө үлгэрлээ л гэж боддоо. Яг тий ингээл амаараа ингэдэг гээд байхаас илүүтэйгээр өөрсдөө нүдэрээ хараад ч юм уу те юун дээр алдаж гин юугийн зөв хийгээ яваад байна. Эсвэл бид нарт ямар аашсан гаргаад байна те тэр болгоноос нь сураасай л гэж боддөг шүү дээ. Яг тий. Нэг нь одоо 20 хүрж байгаа. Баг дүүн одоо 8 настай. За. 20 хүрж байгаа гэдэг чинь дээд сургуульд байгаа гэсэн үг үү? Төгссөн гэсэн үг. Скул ажил хийж гинөө. Тэг манай дүү бол одоогондоо гэртээ байгаа. Гэртээ байж байгаа. Чи ном уншихыг шаарддаг уу? Бүр нэг амар шаарддаг гэдэг шүү дээ. Тийм үү? Би ч юм болохоор өөрөө нөгөө нэг бас ном хөөж авсан хүн бас байгаагүй нөө багаасаа урлаг гэвцэн. Өөрийнхөө нөгөө хүсэл зорилгоор тий хоббигоороо яг юу хийхийг хүсэж байгаа яг тэрүүгээрээ ингээ явдаг байсан. Тэгснэ тэрийг бол яг энэгээр яг би амьдралаа авч явах гэж бодоогүй учраас өөрийнхөө бас нэг тоон дуртай тий ингээ бизнес удирдлага маркетинг тал руугаас дуртай болохоор ингээд хослуулаа явцсан. Тийм болохоор тэгээд дүүнрээ юу хүсэж ин зүгээр л тэрнгээрээ л яваасаа гэж боддог шүү дээ. Баяр сайхан ягаж ямаг ажил авсан юм. Одоо
яагаад авсан юм Би бол? нууцыг хэлэх үү? За. Яагаад чамайг ажилд авахд дуртай байсан? Чам мэдээж хэрэг Баясагийн танилцуулж таарна штэ. Тийм. Баясагийн чи өөрөө Джексон болж бүжиглэж Тийм. одоо чиний хэлдэг спорт юу гэж штэ бүжиг гэж штэ тий тэрэн шиг биднээсийн үед тэр үед байсан брейк тэгэл одоо Джексон маягийн бүжиглнүүдийг хийж 8 дахь гараг баха. Тэр нь бүжиглж одоо од болсон хөгч штэ. Тийм. Харж ирсэн штэ. Тийм бичлэгийг харж ирсэн. Тийм. Би тэгэл тэгж бодохгүй бүжигчнээ ажилд авсан юм байна. За анхны кофе чанж өгнө. За. Би зашиндаа өөрөө гарын кофе чанж өгдөг. Тий. Тэгээд миний дөө надад байштай. Одоо өнөөдөр хүртэл за номингоос өмнө тэр сурч байхдаа юу эсэх хийх вэ гэж түрүү хэлсэн те. Мэдээж хэрэг чи өөрийнхөө сургалтын мөнгө төгрөгийг өөрөө олж амьдрах мөнгөө тэнд олж тийм ээ явсан баг. Ямар ажил хийж ийсэн, яаж чи мөнгө олж, яаж өөрийгөө өдөө болтол ингэж босгож ирсэн хүн бэ? Тэр тухайга яриа. За би болохоор бүр 10 жил дахахаасаа нэг зуны амралт болдог шүү дээ. Зуны амралтаар нэг зүгээр сууж чаддгүй. Би болохоор нэг 7 дугаар ангита Монгол Хүүхдийн ордонд явдаг гэж байгаад тэгээд гарчихсан бүжиглж байгаад. Тийм яагаад гарсан бэ гэхээр хичээлд анхаарах гад ээж маань болохоор хичээлд анхаар яагаад бол нэг бага ангит чинь ингээл ганцхан ангийн багш гээл хичээл заадаг гэсэн чинь нэг дунд ангид ороод ирсэн чинь ингээл физик, хими хичээлүүд нэмэгдээл ингээл чийстэй аягүй хичээлтэй болно тий. Тийм болохоор ингээ хичээлээ салгартуулж болохгүй гэдэг үднээс ер нь бол ингээ бүжиг орчихсон. Тэр үедээ. Тэнгүүд чинь нэг жоохон завтай болоод ирэнгүүт нь нэг цагийн ажил хийх юм уу гэж зүгээр сууж чаддгүй нөө байнгын бэлтгэл сургалтаа ингээд хөдөлгөөнд донд байсан. Тийм тэнгүүд би анх нэг номин холдон компанид анхнаасаа цагийн ажил төгссөн. Нэг 7 дугаар ангиас хойш. Чи 10 жилд байхдаа номинд ажиллаж исэн юм уу? Тийм цагийн ажил хийдэг гэсэн. Юу хийх вэ яг цагаар юм? Ингээд нэг стикертэй хөдөлтөө аягүй хийдэг байсан шүү дээ. Одоо тэдэнд өрөөстэй шудалтай болтонд одоо нэг стикер наалгаал тий цуглуулад ингээд ингээрээ тэгэрээ гэсэн бодолтой. Тэрэн дээр болохоор ингээд сүлжээ дэлгүүрүүдийн үүдэнд нь тий хүмүүс ингээд талаанаа бариад юм авчуулаад эренгүүт нь та хэдэн төгрөгийн худалдаа авалт хийсэн бэ гингүүт 40,000-аас дээр за та юм стикер яах хэрэгтэй шүү гэнгээл стикерийг наагаал ингээд сууждаг тийм ажил хийдэг байлаа. Тэгээ бас нэг юм шинэ орж ирсэн брендийг гадаа ингээд майханд ингэж худалдаалдаг. Тэрнийхэнд борлуулагч гэх юм нэг тиймэрхүү юм жижигэн эсвэл нэг хүн тоологч машин нэг тэр үедээ байгаагүй. Тэнгүүд нэг улсын төлхөөрөөр хэдэн хүн орж гарч ийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийг тоолж зогсдог тийм судалгааны ажил бас ингээд судалгааны тийм өглөө чинь 9 цагаас оройн 8 цаг хүртэл ингээд зогсоогоор ингээд хүмүүс тоолоод ингээд зогсож байдаг тийм. Тиймэрхүү ажлууд аяг хийдэг байсан. Тэр үедээ ингээд ингээд офс дээр нь очиод тий судалгааны менежертэй нуулзаал ингээд байж хата надаа ингээд эхлээд офс нэг их таалагдчихсан. Тэнгүүт ажилчид нь ингээд ажиллаа хийж байгааг ингээд наанаас нь ингээд би чинь жоох хурд байгаа шүү дээ. Харахаар аюу юм тэр үед гой санагддаг би би сургуулаа төгсчрээ те. Номинд ажиллаа гэж 7-8 дугаар ангидаа шийдсэн юм шүү дээ. Номч гоё л доо. Тэр аюу цэвэрхэн шүү номч өстө саяны. Тэр үед бас аюу том л компани байсан. Бас тэгэлгүй яах вэ? Тэр үед бас тэгж бодчихлаа. Тэгэл за 10 жилээ төгссөн. Тэгээд санхүү эдийн засгийн их сургуульд орохдоо за ингээд 2 дээр 2 хөтөлбөрөөр ингээд орсон. За тэгсэн чинь эхлээд нөө 1-р курсын урлагийн үзлэг болно. За тэрэн дээр нөө бүжиглдэг хүн чинь бүжиглнэ тий. Тэгээд сургууль дээр бүжиглэжсэн чинь улаан сар намтлын багшаас номин гэрэл багшаас санал ирчихсэн. Али чи нааширта гэж нэг өрөөл орж авч жаад чи ер нь бүжиглэх сонирхолтой юу гэлтэй ингээд ярилцлага аваад тэнгуут би чамд нэг юм санал тавихсан юм аа гэд тэг ингээд хэлээдлээ. Тэнгуут чинь би чинь за ээжээсээ зөвшөөрөл авна тий. Ааваасаа зөвшөөрөл авна. За хичээлээ зохицуулах уу гэл тэгж ярилцж байгаад бас ээж бас нэг тийм амар тэг миний охин гэж бас тэгээгүй л дээ. Чи ингээд 2 жилийн дараа Солонгос явах хэвээр. Хичээлд анхаарах хэвээр гэдэг үднээсээ жоохон дурамчхан байсан. Гэхдээ би бүр үнэхээр өөрөө хүсээд байгаа болохоор улаан сар намтлагт орж бүжиглэжсэн. За тэгээ явж байгаад 2 дугаар курс төгсөх болоод Солонгос руу явах болов. Тэнгүүт чинь эссе бичих мэдээж шаардлага болно те. Хүсэлтэд аппликейшн явуулах ихний халхам гарч ирж байгаа надад. За тэгэнгүүт
тэрнээс давхцаад нь улсын аваргын тэмцээн маань давхцаад байдаг. Тэмцээн маань давхцчихсан. Тэгэнгүүт бас нэг Суйсын нэг найруулагчийн нэг санал ирээд нэг дипломынхаа ажил те нэг богино хэмжээний кинон тоглох бас нэг бүжигчний юм дүрээр тоглох санал ирээд давхар. Тэнгүүт би бүгдийг амжуулахыг амар хүссэн. Би ч залуу хүн те жоохон те тэр чинь амар 18 настай илүү те. Тийм л биш. Тэнгүүт бүгднийг амжуулахыг хүсээд гэрийнхнаас бас чи яаж те хичээлээ хийх ёстой шүү дээ чи нэстэйгээ би ч ингээд шалгалт өгөх ёстой юм даа гингүүт. Үгүй би амжуулна. Би чадна гэлээ бүр тэр чигтээ зүтгэсээр агаал ер нь л ясан да. Тэмцээндээ ч орсон. Кинондооч тоглосон. Тэгээд эхлээд ямар ч аппликейшн явуулаад эсэгээ бичиж явуулаад ингээд тэнцэн арай аваад ярилцлагын шатанда тэнцээд тэгээ ярилцлага өгөхдөө тэр ярилцлага амар чухал ярилцлага байсан. Яагаад вэ гэсэн чинь тэтгэлэг олох ярилцлага. Тэрнээс шалтгаалж тэтгэлэг авнаа гэдэг байсан. Тэгээд гэсэн чинь би бол амар өөрөөхөр ярьсан. Тэгээ би өстой ингэдэг тэгдэг би ийм тийм гэж нэг дүүлж ярихаас илүү зөөр өөрөөхөр. Тэ? Чи тэр ярийн залуучуудад маш хэрэгтэй. Яг тэр чиний замнаас гарч тэр нэг ярилцлага өгөх ямар байдлаар өгвөл зүгээр байдгүй энэ төр гэдэг чинь бүгд залуучуудад хэрэгтэй яриа болж байгаа. Тийм учраас өнөөдрөөс чөлөөтэй сайхан өөрийнхөө бодсноо яриараа заяа тохиолдсон болгоно. За тэгээ чи ярилцлаганд орсон. Тийм ярилцлаганд орсон. Тэгээд ер нь л тэтгэлэг олох байсныг мэдчихсэн л да. Тэгээд би бол зүгээр өөрөөрөө л яригч. За тэгвэл би ингээл за худлаа ярьчлаа гэж бодъё л да жишээлбэл нэг. Тэгэнгүүт сургууль дээр очиод тэгсэн чинь надаас нь ярилцлага авсан профессор маань надад хичээл орно те. Өөчөө тэгсэн штэ гэл ингээл тэгсэн чинь би яг үндэ тийм биш. Байнгут байж тий. Болохгүй. Тий тэрнээс ер нь аюу хайгаа. Тэгээд мэдээж худлаа ярьж болохгүй учраас зүгээр амар өөрөөр ярьцлаа гэсэн. Тэгтээ би тэтгэлэг аваагүй. Тэгээд яагаад вэ гингүүд манай сургууль маань христийн шашны сургууль байсан. Чи тэнгүүд би нэг мэдээж христийн надаас асуужсэн. Ямар шашин шүтдэг вэ гэд тэ. За христийн шашныг юу гэж боддог вэ? Буддааг юу гэж боддог вэ гэдэг асуусан. Тэнгүүд би бол аль ч шашин бүр ингэж шүтдэггүй тэ. Бүтэнгийн бол хүндэлдэг. Аль нэг нь ингэж буруутгагддаггүй. Аль нэг нь ингэж зөвтгдөггүй нэг тийм хүнээ. Манай гэрийнхэн бол буддаа шүтдэг тэ. Манай хамаатнууд бол ингэж христ шүтдэг гэж юм өөр хүмүүс байдаг. Ингээд олон төр тий. Тэнгүүд би бүтэнтэй л ингэж тэ ном уншуулах үедээ уншуулна. Залбирх үедээ залбир чинь тэ нэг ингэж л явдаг дундын хүн юм аа гэдэг хэлсэн байсан. Тэнгүүд нэг христийн шашинтай бол илүү хөгддөг авдаг байсан. Тэгнь. Тэгэхээр шүтдэг бол энэ хүний дэмжээд 100% тэтгэлэг 75% тэтгэлэг 50% тэтгэлэг гэдэг байсан. Тэгээд тэр үед бол би тэтгэлэг аваад гэхдээ тэрэндээ нэг амар заац би тэгвэл чадахгүй мэн дөө болидөө үлдээдөө гэж юусэн бодоо үлдээ. Тэгээд гэрийнхэн маань хүртэл зүгээр яв юу. Тэнцсэн юм чинь сургуультай тэнцсэн юм чинь явах хэрэгтэй гэдэг юмгүйтэй зардал маш их байсан. За усны зардлаас хэвлээд сургалтын төлбөрөөсөн за дотор байрны төлбөр байсан. Тэнгүүд нөгөө нэг виз гаргахын тулд дансан $1,000 бас байршуулах хэрэгтэй. Гэрт мөнгө байхгүй. Тийм. Хөрөнгөлсөн бараг байхгүй шүү дээ. Тийм. Учиргууд л амар гоод тийм баяа айл бас биш. Бас учиргууд бас нэг тийм ядууч айл биш те. Гоё дундын айл байсан. Гэтэ гинт тийм их мөнгө ичдэг хаанаас гаргаж ирэхтэй. Гэтэ аавч 2 минут зохицуулсан. Өөртөө би одоо тэр үед өөрөө яаж мөнгө олох вэ? Одоо ямар хүнээстэй л дээ шүү дээ. Тэнгүүд аавч 2 минут эхний төлбөрийг бүрэн гүйцэтгэлж өгөөд тэгээд явсан. За нөхөр минь. Тийм. За сайн сураарай. Явсан. Тэгэл бас жаа гонхтой нэг бүжгээс тэр чиг толцож байгаа. Тэгээ 2 жил гэдэг чинь бас л тэр үедээ удаан санагдчихж байгаа юм чи. За гэрээс анх удаа ол явж байгаа. Мэдгүй үлдээ газар руу очиж байгаа тий зөвхөн англи хэлний шалгалт өгөөл явсан хүн шүү дээ. Тий. Тэгэл очиход манай очиход болохоор тосож авсан хүн манай ээжийн дүү бүр тэндээ Солонгос иргэншилтэй. За. Солонгос нөхөртэй хүүхэдтэй бүр тэндээ ингээд суурьсан битээ. За. Тэр намайг хүлээж аваад за нэг хэд хоног бас нэг нутагшуулаад тест хоолонд авч ирэл жоохон юм. Наад шиг таагүй биш. Нутагшуулна гэдэг чинь тий. Тийм Солонгос чинь ингэдэж шүү мэдөө тий. Ингэж аваарай. Тэгээд би ч нэг эхлээ Сөүлд очиж гутлаа нөх хөдөө сургууль руу явна.
одоо Сөүл хотоос чинь 5 цагийн зайтай байдаг гэсэн. Тэнгүүтийн шиг би ганцаар явна шүү дээ. Ерөөс юуж мэдгүй юм чи тэгэл ихтэй бол аюух баярлалын намайг ч тэнд жинхэнэ хэвээ хүний газар авч авсан хүн дээ. Тэгэл сургууль руугаа явсан чинь нэг пастор үлээж авсан. За. Солонгос пастор. Манай одоо би ч ангиасаа ингээд зургуул хамт тавьсан. Надаас гадна 5 хүүхэд 5 оюутай яваад. Тэгсэн чинь тэр пастор монголоор ярьдаг гэсэн. За. Бүр ингээд монгол биш бүр ярьдаг тий. Тэгэл би ч гайхаж байгаа юм чинь. Та монголоор ярьд юм уу гэл тий гайхаад чи яаж ойлголцсноо гэжсэн чи. Тэгэл тэр пастор аягүй гой хүлээж авал. Тэр хүн болохоор ийм монголчууд зохиочтой ийм сүмд пастор идэг хүн байлээ. За. Тэр Пхотод. Зөв. Тэнгүүд зөвхөн тэнд байдаг монголчууд очиж одоо сүмд явдаг тийм байсан. Зөв. Тийм тэгэл сургуультай авахжоол нэг гадаад оюутнуудыг нэг юм 14 хоног сургуультайгаа танилцуулдаг нэг тийм хөтөлбөр бас байдаг. Тийм. Тэр мэрэнд нь суугаад тэгэл очингуудаа шууд нэг юм worship гэдэг нэг сүмийн дуудуулаад сүмийн сургаал сонсвол за залбир гэлтэй. Одоо шууд англиар залбир гэл тэгчихэж байгаа хгүй. Тэнгүүч би ч нэг тэг залбирч үзээ хүн чинь ихэндээ аюу шоконд орж байгаа. Тэгтээ хүний нутагт сурахын тулд яандаа гэж бодож исэн мөртлөө яг дандаа цаана зорилго нь явчихсан. За би энэ сургуулийг төгсчихгүй л дээ. Бизнес удирдлага мэргэжлэр суралцж байгаа хгүй. За яаж хийж байгаа гэдэг яаж хийж байгаа төгсчих юм бол өстой нэрээ ээж авийнхаа стачиг хариулаад өстой нэрээ тий би ингэ шүү л гэж боддог байлаа. Тийм тэгэхээр чин зорилгынхаа төлөө явж байгаа хүнд ер нь юу ч давандуулах хэвээр юутайч уулзах хэвээр тийм ээ. Тэгтээ чи дотроо бол ичнэн дургүй байсан чи шин зав аль нэг юм шүтдэг хүн биш шүү дээ. Тэгтэл чи сурахын төлөө тэр эрдэм мэдлэгийг олохын төлөө тэгэл хүлээн зөвшөөрсөн байна тий. Тэгтээ чи шашинд нь орцсон уу? Ороогүй штэ. Тэгтээ амар юм буруутгаж бол ороогүй бол биш тий. Тийм ээ. Нэг юм христийн хичээл заавал үзэх хэрэгтэй бас байсан. Тэнгүүт чинь сонирхож эхэлт юм лээ. Ер нь хүн төрөлхтний 3 том мэдлэгийн нэг штэ. Гүн ухааны. Тийм ээ буддизм, Христ, Мухаммед ерөөсөө аюу ухааны асар том нөөц юу байхгүй юу? Уурхай. Өмнө нь бол ерөөсөө сонсож байгаагүй гэжсэн аа. Яагаад хүмүүс тий яагаад Христийг шүтээд байгаа юм бол тий. Яг юу яриад байгаа юм бол гээл одоо нөгөө Библиэлд гардаг нэршлүүдийн нэрлэлтэй ингээл хичлэл гээл ингээл яриад ангууд чинь сонирхоод эхэлж байгаа байхгүй юу? Хичээлээ хийхийн тулд чин зорилго бол төгсч ирээд номонд ажиллана. Ер нь бол тийм байсан шүү дээ. Амар сайн уу. Тэр анх нөө жоохон бахасаа тэгээ бодсон байсан юм. Тийм бэ. Тэнгүүд нөө өөр компани бодогдгоо болчтой юм байлээ. Минь юу хийх вэ? Элсэн чихэр мэхэр хийх вэ яах вэ? Тэгэх үү. За тэгээ өөр компани ингээ бодогдгоо болчтой юм лээ. За очиод мэдээж төгсөж чи юу их вэ гэж боддог шүү дээ. Тэгнь. За ямар эхлээд ямар ажил хийх вэ? За мэрэгчлэр ажиллах уу яах юм бэ? Тэнгүүд тэгэл өөр компани ерөөсө бодогддог юм лээ те. За 5 богд руу нэг үзчихдэг ч юм бэлөө гэлтэй. MCS руу нэг үзчихдэг ч юм бэлөө гэж бодогддог юм лээ ер нь. Бодогдохгүй. Номонд лугаал зүтгэж ирсэн юм шүү дээ. Номондоо ороод тэг мэрэгчлэр эхлээд ажиллаад үзье. Өөрийгөө сориод үзье. Би ер нь чадах юм уу чадахгүй юм уу гэдгээ бас те бас боддсон байлээ анх суралцж байхад. Би яг энэ мэрэгчлийг сонгосон зөв биш үү гэж те ер нь боддсон байлээ. Би одоо яг ингээд чамтай уулзаж сууж байхдаа надад их сайхан санагдаж байна. Яг тэгэхээр номгийн 2 төвийн хүмүүс залуу үеийн төлөөлөл нь одоо танай дээд үеийн төлөөлөл одоо номын наваан сайнаа энтергээд мундаг сайхан маркетинерууд байгаа. Тэр номын одоо маш олон жил худлааны танхимаас гаргадаг топ 100 тэгээд мундаг шагналууд байдаг шүү дээ. Тэр энтрийг намын ч олон жил дараалан хүртсэн, олон удаа хүртсэн манай шилдэг 5-ын 1 тэрнийг авч явсан хүмүүс ч одоо сая миний нэрлдэг мундаг хүмүүс байгаа. Одоо бид цугл одоо хамтдаа явсан 30 жил. Одоо та нар ингээ орж ирчээд тийм ээ. Бас яг миний хийдэг ажлыг чи хийгээд чиний үеийн нэг залуу бас яг суралцаа зогсож байгаа шүү дээ. Бас нэг том хэсгийнх нь CEO болно да одоо би өстой тэндстэй хүчээ үзэндээ гэх тийм ээ. Тий. Надад их сайхан санагдаж байна.
30 жилийн өмнө босголцож явсан үр дүн тэгээд үдээс хараад тэр тусмаа нэг мэрэгжилтэй тий манайд намынгийн реклам одоо хэдэн мянган байгаа юм бэ? Чи өдөр бүхэн нэг реклам хийдэг гэсэн. Тэгээд цолмон гэдэг нэг нөхөр үе ингээ хүлээгээ сууж идэг. Өглөө захиалдаг 3 цагийн дараа авдаг. Тэгээд тэр үед нэг одоо та нарт нэг юм дутагдана би зүгээр зөвлөгөө өгөхөд гэхдээ та нарын үе бол бас өөрөө. Жишээлбэл манай ач хүү азаг гэдэг үгийг мэдгүй байна. Мэдгүй. Азаг гэж юу юм бэ л гэдэг. Тий. Хөнөг гэх юм бол бүр байхгүй болчихно. Тий. Тэр үеийнхэн чинь та нарын үеийн яриагаар л сурна шин. Миний үеийн яриагаар сурахгүй. Тэдэнд азаг гэдгийг заавал мэддэг байх албагүй. Гэхдээ яг л Монгол хүн учраас надад байсан илүү юм юу байсан гэхээр урд социализмын үед би 30 жил амьдрахтаа монгол хэлийг маш сайн сурсан байсан. Тэгээд нөгөө одоо намынгийн маш гоё үгнүүд энэ төр байдэн шүү дээ, рекламны үгнүүд. Тэрийг бүхэлд нь архив болгож би чамд өгнө. За юу. За тэгэхээр. За юу. Хүний хэрэгцээ цөм бүрэн. Хүний хэрэгцээ цөм бүрэн гэж хэлдэг. Ногоон хурганы арьсаас устна байгаа энэ төр гэдэг тий. Нохоо битүү туурай байхгүй гэж магадгүй энэ төр гэмээр зааруулаад тэгээд дараа нь чи сургуульд очиод тий тэгэл ерөөсийн тухай амар ойлгодог болсон. Хичээлээ хийхийн тулд бас илүү юм судлаад тэнд байгаа хүмүүсийг бас аяух ойлгоод тэнгуүтээ христийн сургаалууд нь аяух зүг байдаг. Зүг байдаг. Хүнд хэрэгтэй. Үнэхээр буддизмын сургаалууд бас адилхан хүнд хэрэгтэй. Ер нь сургаалууд бол үнэхээр надад сургаалууд бүр аяух таалагддаг байсан. Тэ жишээл одоо ингээд яг үндсэн нэг хийдэж чинь хулгай яаж болохгүй тий удлаа ярьж болохгүй хүн алж болохгүй гэл тэ нэг тийм их байд. Яг тэднэр дээрээ суурилсан аягүй гоё сургаалууд нь л аягүй таалагддаг байлаа. Тэгээд нэг чухал юм тэгээд нэг за эхний семестрийн төлбөрийг төлөвлөлчлээ тий. За тэгсэн. За тэгээ нөгөө танилцуулалтын нэр ингээл дэрвэгээл нэр хичээлд байгаа танилцаал явчихсан. Семестр маань дуусна. Ингээд дараагийн семестр маань эхэлнэ. Тэгнь. Тэ төлбөрөө төлөх мөнгө хэрэгтэй. Тэнгүүт нэг тэгэл нэг кафе ууж болно шүү. За гэрлүүгээ харин мэрэг гэж бол надад өстө боддоггүй. Тэгэд төлбөр хэрэгтэй. Тий, төлбөр хэрэгтэй. Мөнгө олох хэрэгтэй. Тий нэг буцаж харах ч юм уу тийм нэг амрах ч юм уу тийм ирэхгүй санагцсан. Яг тэгвэл нөгөө зориод очсон юм чинь би чадна те би суран чадна гэж явцсан юм чинь надад тэгээд буцаал аав ээж рүүгээ яана төлбөр те олоорой юу гэж би тэхэвтэй те. Тийм болохоор Солонгос чинь хамгийн давуу тал нь монголчууд бас аяг очиж ажилладаг шүү дээ. Гар ажилладаг те. Тийм болохоор надад бас боломжууд байсан яг төлөгч манаас аяг тусалсан. Тэгээ манай хамаатны бас охин маань тэнд сурдаг. Аюуллаг юм солонгос хэлтэй бүр ингээд нутгийн ил шиг болцсон. Тэрнтэйгээ ингээд гоё нийлж агаад юу ажиллаа. Хичээнд очиод амралтаараа тий хичээнд очиод тэгээд ажиллаж эхэлж илаа. Тэгээд ажиллахтаа болохоор ингэдэг солонгос. Би чинь одоо жоох хүүхд тах шүү дээ нэг. Жоох хүүхдүүд чинь бас нөгөө үйлдвэрүүд чинь учиргоо гэдэхгүй гэж би бас бодсон л та тэр чинь тийм байгаагүй. Энэ нэг ажил зуучилдаг газрууд байдیں۔ За. Самаршил гээд. За тэн дээр өглөө 6 цагт очиж суuna. Зүгээр очиж суучдаг. Нэг Америкийн кинонд дэр гардаг шиг ажил хүлээгээд. Тий. Яг ороод ингэ сурч тэнд ингээл Хятад, Филиппин, Узбек гэд ингээд орон орны хүмүүс очиад ороод ингэ суучдаг. Тэнгэр нөөл дээрийнхэн чинь хүмүүс авах гээд ээлж ээлжлээд ирнэ. За манай тэдэн хүн хэрэгтэй байна. Тиймэрхүү хүмүүс хэрэгтэй байна. Гэтэнгүүт нөө хүн маань харж агаад за та хоёр яв тий чи ишээ яв гэд ингээд хуваарлж өгдөг. Тэгээд өдөр болгон ямар ажил хийхээ мэдгүй суудаг байхгүй. Хаанч очиж юу ч хийж магадгүй. Тэгэл нэг үл төрөл за яв баярлалаа л те. За өнөөдөр ажилдаа байна гэл тэгэл гараа явна. Тэгэл нэг микро баг ачигдаал явж байгаа байхгүй. Чаплин шиг. Чаплингийн киног санаж байна те. Тэгэл ороосон тэгээд ингээд хамгийн амар нэгдэг хөдөө ингээд тэр чигт ингээд аваа авчдаг. Хаашаа явж байгаа юм. Хол яваад. Тэгэл явангуудаа нэг үйлдвэрийн нэг юм сэндвчин барьлах те. Орон тэгэл за мэ бэл юмс ингэдэг гэл тэд нар чинь бас тийм сайхан харцахгүй шүү дээ. Тэгэл аль ингэдэг за одоо энийг гэл
Тэгэл хийж ангууд буруу муруу хийх юм бол тэгэл загин магниас юм болдог л доо. Гэтэ нөө би чинь бас залуу юм болохоор тэгжтэй загнуулж үзээгүй шүү дээ. Гастай хурдан бас нөө хурдан бас хэтрээд идэг шүү дээ. Нөө нэг норма давуулан илүүлдэг. Эцнэр чинь тэгэл нөө бүр ингэ таваар ингэ хийгээд ингэ сурцсан те. Явчихлаа. Би ч юм болохоор өөс тэнэгс ингэхгүй болохгүй гэл ангууд чинь нөө төрүүлээ авчин. Тэгэнгүүт тэгэр тусам давраад идэг. За энийг туссан. За тэгвэл энийг хийх гээл те. Би ч юм уу сүүл рүүгээ нөө айгүй олон үйлдвэр дамжиж явдаг гэсэн бүр төрөл бүрийн ажил бүр хийдэг байлаа. Нэрэ бокс сан гоо сахны тэгэл юу л хэдийн арал бүр хүн төчрийг бол хийхгүй шүү дээ. Эмэгтэй хүмүүсээс хуваарлж байгаа чинь. Бээр ингэжсэн. Эрэгтэй хүмүүсийг авахтаа нөгөө нэг хайрцаг скотчдох те. Тэгээ ингэ дээшээ ингэж өргөх, чирэх мэрэх тиймэрхүү ажлууд эрэгтэй хүмүүсээр хийлэгдэг байжгаад сүүл рүүгээ би тийм хийдэг болсон шүү дээ. Ингээд ингээ нэг хайрцагны үйлдвэрт бас очингуутлаа хайрцаг скотччдаг. Дотор нь ингээл их амар урд скотччдаг. Тэгэл өргөөр шидчихдэг нэг тийм цаанаас ингээ бэрс цөмөр ингээ ажил ингээ хийсэн байгаа. Тэгэнгүүт чинь тэгэл өөр үйлдвэрт очингууд чинь би ингээ санаачлагаараа хийж штэ. Тэр хүн жоох удаад байвал газ очоод гээд скотчтай хайрцаг марцаг өргөөлч юм. Энэ чаддсан байна гэл бодчихдаг те. Энэ хийчих юм байна гингүүтээ нөгөө ажлын даалгаал эхэлдэг ч юм уу. Тийм байна те. Тэгэл хийгээд тах тусам нөгөө улам хүндрүүлээд. Тий, ядарч байгаа юм чинь те бас эмхтэй хүн тэр чинь бас жоохон 18 хэсгээс. Тэгэж эхний өглөө өвөл штэ. Эхний өвөл. Эхний амралт ч өвөлөөсөн юм чинь. Эхний өвөл тэгэж дуусчлаа. Тэг өглөө чинь 5 өнгөрөөж босоод. Тэгэл ажилдаа гараад орой ирэл салгалсан юм орж ирэл хамаагүй мань өвдсөн тэгээ нуруу муруус гар марна ингээл салгалж орж ирээд унтаал өглөөс ирээл ингээл явдаг те. Тэнгүүд өдөр болгон мөнгө өгдөг гэсэн. Тэр нь аягүй гоё. Орой ирээл нөгөө саамжлал дээр мөнгө аваад гарна. Яг өдрийнх нь нормыг маа гэж өгчдөг. Тэнгүүч нөгөө нэг ядраад ирсэн чинь нөгөө мөнгө аван готаа бүр ингээл ямар ч чадрааг болчих юм чи. Тэгэл нөгөө мөнгө дансруугаа хийгээл өдөр болгон дансаа шалгаад за тэд болж чинь. За тэгэл нөгөө бодоол те. За тэдэн өдөр дутуу энэ өдрийн ингэж ажиллахгүй л хөрөхгүй мэн гэд. Тэгээ нөгөө сургалтын төлбөрөөс гадна байрны төлбөр аягүй өндөр. Бэсэн тэр 800 мянган вон эсэ. Тэгэхээр ч одоо Монгол мөнгөөр сая 700 800 л өгч байгаа байхгүй тийм. Нэг семестрийн байрны төлбөр нь тийм. Тэгэнгүүт сургалтын төлбөр мэдээж тэрнээс хамаагүй өндөр болчих. Тэгэнгүүтээ өдөр хэдийг болох? Өдөртөө эмэгтэй хүн 65 мянган вон эсэ. Тэр нь хэд гэсэн үг? Тэр үед чинь 2-оор үржүүлэлт бодчихдог гэсэн 130 мянга төгрөг юм уу? Өдөр 130 төгрөг. 130 мянга тий. Мянган төгрөг. Тий. Чи Бадруугунтай тааралдаагүй манай нөгөө дэлхийн авраг Хөдөлмөрийн Баатар. Бадруугун бас загас цэвэрлж ирсэн. Загас зөөж ирсэн байл шин. Саяхан модыг зураг харсан чинь нэр загас арчсан. Тий, загас арчсан. Солонгост ажиллаж байгаа гэсэн. Тэр чинь тэгээд хүч тамир оруулж өөрийгөө бэлтгэж штэ. Тэгэхээр ер нь биднээс бас л хөдөлмөр хийсэн л хождог тий. Тэгээ тэгж ажиллах бас жоохон хэцүү нэг ажилгүй болчдөг. Үлдчихдэг. Нөгөө үйлдвэр байхгүй 9 цаг өнгөрчдөг. Тэгэл тэр өдөр ямар ч ажилгүй болчихж байгаа хэрэг. Тэгэхээр чин яана за маргааш ажилгүй бол яана тий. Үнэхээр ингэ ажилгүй болчихвол хаанаас мөнгө олно гэл. Тэгэл нөгөө нэг Монгол зараад тий. Зөвхөн Монгол хүмүүсийг авдаг ч юм ажлын зарууд. Нөгөө Монгол хүмүүс ч өөрсдөөс ажилдаа явж зуучилдаг. Тэгээ оронгууд чинь төрөл бүрийн ажил гэдэг хэмжээний ажил гээл те ногоо түүх тэд нар болохоор үнэхээр хүндэт те тэнцэгтэй монголчууд аяах ажилт шүү дээ яаж тийм удаан ажилт юм бэ бол үнэхээр бахархдаг шүү тэр монгол хүмүүсээр өдрийн одоо өглөөс 9-өөс оройн 9 цаг хүртэл ингээд хагас юм байдалтай те юм бүхийсэн байдалтай битүү ингэж түүсэн байдалтай өдөржингөө байдаг тэр хүмүүс тэгээд яг хав цалин бас хамгийн гоё юм арай өндөр тийм байна те тийм ажлууд байдаг. За тэгээ бүр нөгөө караоке марк гэж нөгөө арх марх хундалагч ажлууд бас байдаг. Тийм заруудаас айгүй байдаг. Тэгэл тэр дундаас ч бас ихлэ хайна. Одоо ингээд гэр цэвэрлэхтэй нөгөө нэг эрэгтэй хүн Монгол эрэгтэй хүмүүс ч бас айгүй хийсаа гэж явдаг. Айл нүлгдэг ажилд аяг явдаг. Тэрнээс айгүй цалин өндөртэй. Тэмүүт эмэгтэйчүүд нь болохоор зөрж орж тэр айлыг цэвэрлэдэг. Зөв. Цэвэрлэдэг тийм ажил бас айгүй байдаг. Тэгэл тиймэрхүү ажлууд судлаад ер нь ингээд байнгын юм толгой өвдөөстэй бүр за яаж мөнгө олох гэдэг бүр тийш ихний өглөө өнгөрөөгд байрны мөнгөө сургалтын төлбөртэй бүр жүүтэй хайтай арай өргөжтэй өгдөгтэй.
хүргээгүй нэг сая төгрөг байна уу та. Гэтэ бас хамаагүй бага мөнгөлтөө бүр аав ээжээ авах хэвээр мөнгнөөс хамаагүй бага мөнгө аав ээжтэй хэлээд за би тэдэн төгрөг болчлоо. Тэг тэдэн төгрөг дутаад байна. Яа нэ тоор болох нь уу? Болохгүй бол би эндээ одоо баг яг уу тэг хүнээс төр зээлгүй ингүй яг. Тэгсэн чинь мэдээж аавч хоёр маань өгнө. Тэгэл дараагийнхаа төлбөрийг хийгчингүүд хэрэглээний мөнгө олчихно. Одоо хэрэглээний мөнгө хэрэгтэй. Тэгин ном нь бас аюунтэй тийм аа. Яг тэр үед. Гэтэ бусад сургууль яадаг бол би сайн мэдгүй байна л да. Бусад солонгос сургуультай гадаад сургууль яадаг мэдгүй. Ямарчсан номны төлбөр за тэг ямарчсан. Хэрэг болонгууд би байдаг гэсэн. Нөө Монгол пастраас асуугаа. За. Яг би ингэ ажил хэрэгтэй байна. Хоолны мөнгө хэрэгтэй. Ямар арга чарга байна. Тэг би тэр үедээ бас солонгос хэл сайн мэдгүй байгаа шүү дээ. Нэг ойр зүрэл темпэс хэл сайн мэдгүй. Англиар ярьж болох газар олоод өгөөч гэл. Аюух тэгцүүд үйж агаад сургууль дээр ингэдэ профессорын туслах гэж хийдэг. За. Тийм юм байд юм байна гэж сонсоод тэгэнгүүт сарын хэдэн мянган вон байла бас цалинтай. Аюух. Тэгэнгүүт тэрний үед үгүй гэхээр профессорынхаа хичээл орохоос өмнө очиж микрофоныг ингэж тавиал те хүүхдүүд ингэ бүртгээл гэл бүх юм ингээл байдаг тэгэл шалгалтын материал засаал өрөөгийн жоохон зэгцэлж өгөөл те тийм юм. Тэрээс нэг агаараараа имсгалаад эхэлж Тийм шин. тэгээ нэг профессорын тийм туслах бол явдаг. Тийм бас юунд орж илаа. Нэг профессорхоо туслахаар яж. Тэгэл чи номинтой төстэй ийм супермаркет юм уу хангамжийн байгууллагад ажиллаж үзсэн үү? Яг тийм супермаркет юм уу тийм газар бол боломжгүй мөлий. Гэхдээ чи одоо номинд тэр их ажил хийж яснаас юу шингээхийг бодож байна? Номингийн одоо үйл ажиллагаанд. Би ингэж одоо номин чинь үйлчлэгээний бас байгууллага шүү дээ. Хүмүүст үйлчлэгээ. Би хүнтэй ингэж айгуу гоё зөв харьцах тийм юм сурсан. Тэр нь юунаасаа гэхээр би зөөгчдөг гэсэн. Зөөгч байсан. Тийм. Тэр нь болохоор сүүл рүүгээ би одоо 2 дахь жилдээ ороод хэл бас гайгүй болоод тийм зөвшрээд эрэнгүүтээ яг суулгахтаа би айгүй юм баярламаар нэг юм газартай юм хүтэн гомингийн газарт бас ингэ зармаар хайж авч байгаа нэг ганцхан удаа ажиллах өдрөөр очиод тэр хүмүүстэй танилцаад тэгээд тэр чигтээ тэнд бүр ингэж ажиллах бүр санал аваад тэгээд тэр нэг юм зөөгч идэг юм цайны газар тий зоогийн газарт чи дотор мөстэй гом шин мөстэй гом тий халуун тийм тэнд орж ажиллахдаа хүнд үйлчлж эхэлж байгаа хгүй. Гэтэ өөрөх хэл дээр биш шүү дээ. Ингээд солонгос хэл дээр гэтэ бас тиймч бас амар сайн бас ярихгүй шүү дээ. Тийм мөртлөө хүнтэй бүр амар зөв харьцаж сурж байгаа хгүй. Үйлчлүүлэгчтэй яаж солонгост ингээд бүр ингээд үүднээс орж ирэхэд нь тавтаа морилно уу гэж заавал хэлдэгтэй. Орж ирээд хаан суух уу гэлтэй бүр тэрнээс нь ихсүүлээд ингээд үйлчлүүлэгчтэйгээ яаж харьцах уу гэдгийг сурдаг. Үйлчлэгээний соёл үйлчлэгээний соёл. Тэнгүүд үйлчлүүлэгч нь солонгосч өөртөө амар соёлтой харьцдаг штэ. Өө ингээд тийг ингээл явж байгаа хүмүүс болохоор яг тэрнтэй адилхан ингээд аюугаа ингээд зөв харьцаж сурсан. За хэрэв би буруу юм хийчихэж тэ буруу хоолж юм уу ячиж төгчин ямар нэг алдаа. За одоо буруу хөдөлтөд хийгээд өөр юм аваад үзүүлсэн чинь тэнгүүд тэр хүмүүстэй бас яаж харилцах уу? Тий. Учиргүй тэгээд мэдээж уурлахгүй одоо яаж харилцах уу гэдгийг бас тэндээс аягүй сурсан. Зөв. Одоо номинд ажил хийж байгаа тэр зар сурталчилгаанд чинь үйлчлэгээний соёл чиний хийх ажилд ордгоо. Би бол нэг юу вэ? Анхандаа зар сурталчилгааны ажилтнаар менежер биш ажилтнаар хамгийн их сургуулаа төгсөөд орчоод тэгээд 1 жил ажиллаад буцаж декрет аваад за. Гарчаад төрөнгүүтээ ганцхан жил бодлоо буцаа орж ирсэн. Нөгөө буцаад бүр ажиллах санагдаад харин би буцаад нэр оронтоо гарч ийн үү гэлтэй бүр асууж байгаа л гарлаа гингүүт нь шууд хүүхдээ бүр манай номин ч нэг хүүхдийн цэцэрлэгтэй номин гиз гэж цэцэрлэгтэй шүү дээ. Тэнгүүд хүүхдээ шууд ой өрөнгөт нь цэцэрлэгтэй хажуудаа шууд өнгөтэй номин фэшн салбарын маркетингийн менежерээр орсон. Фэшнд орсон юм уу? Тийм, фэшнд орсон. Тэнгүүд номин фэшн чинь яг дэлгүүр аюул олон дэлгүүрүүд дээр шүү дээ тасагдсан. Тэнгүүд тэрэн дээр бас яг үйлчлэгээний талаар бүр сургалт хийдэм билээ шүү дээ. Номингийнхан бүр ингээд суулгаж байгаа тий. Бүх хүнээ суулгаж байгаа. Өглөө болгон яриа идэг. Тийм яах уу, ийх үү гэдэг талаар яриа идэг. Аюу гоё. Тэгээд ийм үйлчлэгээний төвлөршил гэдтэй бас уралдаан зарлаад тий ингээд ажилчдаа хэрхэн одоо ажилчдаа биш нөөцлөлөгчтэйгээ харилцах уу гэдэг юм
ажилласаа дунд хүртэл юм бол даан зарлаа л тий. Тиймэрхүү юмнуудыг бас хийж. Өөрийнхөө ажилчдыг ажилтнуудыг их юу яаж сургаж хүмүүжүүлдэг, тэрэнд нь тусалдаг, мэдлэг олох, дадлаг олохт нэг тусалдаг юм байлээ тийм ээ. Тийм. Одоо ингээл номинд чинь үйлчлэлээ илүү байдаг учраас яг фронт дээр гарч ажиллаж байгаа ажилчдаа тэд нар бүр хамгийн чухал яг үйлчлүүлэгчтэй тулж харилцдаг хүмүүс байгаа шүү дээ. Одоо менежерийн төвшний хүмүүс бол наанаас нэг ерөнхий юмнуудаа хийгээл зааварчлаад явцдаг. Хамгийн гол хийж байгаа ажлыг болохоор яг тэр супермаркетд ажиллаж байгаа ажилчид, касс борлуулагчтэй тэдгээр хүмүүс хийж байгаа болохоор яг юм үйлчлэлийн соёл аюул чухал. Ер нь бол хувийн компаниуд тэр дотроо худалдаа үйлчилгээний чиглэлийн компаниуд ер нь аливаа компаниуд эзнээсээ шууд одоо юутай байдаг. Улбаатай. Эзний одоо соёл, боловсрал, одоо харьцахын соёл тийм ээ. Одоо тэр хүндлэл, тэр бүх юм яг юунда шингэдэг компанитай. Одоо ингээ харахад манай энэ том компаниуд одоо 30 жил явчлаас цуг. Тэгээ одоо эргээ харахад бол зарим нэг компаниуд одоо ингээ нэлээд тийм булчин ширэмсээр ажилладаг компаниуд байна. Номин бол өндөр соёлтой, худалдааны соёлыг Монголд оруулж ирсэн юм мундаг компани. Одоо тэгээ дараачийн соёл нь ингээд өдөөс орж ирчээд инээгээд яриад зон жаргал яриад суухаар их сайхан байна л да. Чи наминд одоо ер нь одоо яг чи өөрөө ингээд олон газар ажилласан те, пост ажилласан газрууд аюултай байгаа би ойлгож байна. Тэгээд одоо ямар юмыг, ямар санааг тийм ээ? Тий. Ийм шин санааг энэ санаа авахаас бүх ай гэж байна. Явж үзсэн, харсан ямар санааг хэрэгжүүлэе гэж бодож байна. Тэгээд бодсон юм бол аюух бит юм аа. Хамгийн их бодсон юм нь яг фэшн салбар дээр байхдаа аюух боддог байлаа. Одоо нөө фэшн гэдэг чинь нөгөө нэг бас шал өөр шүү дээ. Одоо маркетинг хийж байгаа хүнд бол харах өнцөг бүр шал өөр байх хэвээр төрөл байсан л да. Тэнгүүд фэшн дээр л аягүй их боддог гэсэн. Одоо яг тэр гэд хэлж гэхээр бас яг толгойд орж ирдэг. Үгүй яг энэ чи өдөр хүн шин санаа энэ зүрийн бодлоо оруулж яваа хүн шүү дээ. Яг тэгвэл зар сурталчилгааны хүн чинь одоо байнга бодогдсон шүү дээ тийм юм тий. Тэр шиг сайн байдгийн хүний оюун санаа, бодол, тэмүүлэл байнга шинэ байлгаж чаддаг ийм мэрэгжил шүү дээ. Намд орсон. Тэгсэн. Намд баг хүчээр орсон уу? Би заавал орно гэж байна. Ер нь бол эренгүүтээ яг төгсөж эренгүүтээ бас л амар бодож байгаа байхгүй тий. Би яг зас яг ямар компанид ажиллах уу тий. За номинд орвол яах бол тий. Шууд номин гэсээр гал учиргүй очил бас орчихгүй шүү дээ. Тэгэл за яах вэ гэж бас бусад компаниудыг бас нэг харж тандсан уу? Танд шүү дээ. Тандсан уу? За. Энэ Монгоос өөр нь юу юм болоо? Давуу тал ч юм уу, сул тал ч юм уу юу юм болоо? За MCS ямар байна? Хэдэн том компаниуд харна шүү дээ. Үйл ажиллагаа ямар гэдгийг тиймэрхүү юмнуудыг бас харчихсан л. Би тэг эренгүүтээ шууд бүжиглсэн. Шууд ажилд орё гэж бодохгүй. Одоо 8 сард би ч бас төгсөнгүүтлээ бас ажиллаж тэгээ бас мөнгөтэй бас их орондоо ирмээрэн шүү дээ. Бас хідэн цаастаас зөвхөн сураад хоол идээд өнгөрөх биш. Гэртээ бас нэг ганцхтай. Тийм манай нөгөө нэг хөтөн гомгийн газрын ихч манай их дуудаад байдаг гэсэн аахгүй. Амарцсан уу те ирээч чи манад хэрэгтэй байна гэл. Тэнгүүд нь за 2 сар ч хамаагүй ажиллаж тий гэд бас ингэжсэн нөгөө нэг төслөн дээр манай ээж ирээд Солонгос улс баг анх удаа бас онгоцон цууж үзэж гадаад оронд ирвэ манай ээж. Тэгэл би ч ээжийг ирэхийг тэсээ ядуулж байгаа юм чи. За ээжийг энэ газраар оруулна. За ийм бодолд байршуулна. Ийм хоолог өгнө гээл тэ бүр тэсээ ядуулж байгаа ээжийг авчраад гэл хүслээрээ байлгаал тэ тэгсэн чи манай ээж ажиллана гэд. Чи нөгөө 3 сар ирсэн байгаа шүү дээ. Нөгөө аяллаа 3 сарын визээр ирсэн. Би ажиллана гэлж. Гүү яах юм. Өөрөө нөө зовлонгийн мэтэрсэн шүү дээ би чинь. Та ядран таажстай би юу болно юу ярьж байгаа юм гэлтэй. Хүү өстө би чинь залуу хүн гэлтэй. Би ч гэсэн ажиллана гэл тэгээд яг тэр 100 ээжтэй хамт ажиллаад манай ээж бүр нэг буудлын ажил нэр аяг хийдэг Солонгост. Зөв. Буудлын цэвэрлэгээ гэж байна те чинх ажил сэтгэлээс хөөрхөн цалинтай бас ажиллая. Манай ч бас төрлийн ажлаас хийж үзээ надтай хамт. Ээжтэй хамт ажиллаад
бас гоё юм билээ шүү дээ. Хамтдаа жаргал цолгоо олцол орой бол гэж ирэл мөнгөө тоолол тэр өдөр их мөнгө авах. Тий өдөр бол мөнгө авдаг мөнгөө тоолол хоёулаач. Тэгэл за очиод гэртээ юм их ингэн тийм те хоёр дөдөө хоёр хүүхэдтэй ингэн тийм нэр аавдаа юм авч өгнө гэл. Тэгээд 8 сард буцаж ирсэн бүр нэмс 8 сард буцаж ирсэн. Дахиад 9 сард нөө улсын аварга маань болох гээд. Тий бүжгийн. Тий улаасар намтаа буцаад нөгөөдчихстэй бүр ингэсэн л бүжиг рүүгээ орж байгаа шүү дээ. Эхлээд та бүжиг гэд ухаангүй явбаа. Тэгэл гэрийн маань өртлөө бүжиглчээ те хийх ёстой юм хийгээд ирсэн бүхэлд сургуулаа төгсөөд ирсэн. Одоо яах вэ? Зүгээр сайхан бүжиглэх гэл. Тэгэл нэг 9 сарынхаа тэмцээн хүртэл орчоод тэгэл тэмцээний тусгаал 10 сараас за яах вэ гэж бодож эхэлж байгаа байхгүй те ажиллаа яах вэ гэл. Тэгэл судалж за би нэмэнд л хүчин зүтгэе гэж шийдэж ярилцлаганд орчлоо. Тэгээд эхний ярилцлагаараа бас шууд ногоон гэрлэр орчоогүй. Хин бэ авч ирсэн. Анх болохоор би номын стандарт гэд одоо номын шилжүүлэг барилгын салбарын маркетингаар орох гээд ярилцлага өгч байхад бас тэр үед аягүй жоохон бас санагдаж дөнгөж сургуулаа төгсөөд ирсэн охин ярилцлаганд ороход ингэжсэн. Тэнд чинь бас ингэж айгүй настай хүмүүсийн эрэгтэй хүмүүс илүү давмгаалж ажилтдаг. Тэгээд настай туршлагатай ийм хүмүүс ажилтдаг болохоор энэ хүмүүсийг бас маркетингийн менежер гэдэг чинь бас удирдах төвшний албан тушаалтан болохоор энэ хүмүүсийг удирдах явах ёстой болохоор миний дөө арай жоохон байна гэдэг чийсэн аахгүй. Би чинь ийм жоохон охин тэгэл тэгсэн ярьсан. 22 хүн настай. Тий очиж байгаа юм чинь. Тэгэнгүүт тэгээд буцаж исэн. Тэгэл буцчаал за дахиад гоё юм ерхийлгүүдээ гэл нөгөө бизнес нэтворк гэдэг байдаг шүү дээ. Тэгэл өөстө нэрээ CV-гээ байнга явуулаад тэр ажил ирээд тэнгүүтээ тэр хоорондоо бас нэг жижигхэн газар орж ажиллаад үзсэн бас тэр хоорондоо. Тэнгүүт үнэхээр Номонгол ботод байгаа юм чинь бүр. За яг нэг албан тушаалтын юм оронтой гараад ирчихгүй юм бахтаа гэж бүр дотроо бодоол тэгж жагаад ашгүй нэг энэ шинэ оронтой байсан бүр. Зар сурталчилгааны ажилтан гэдэг тэр үед шинээр оронтой гарч ирд. Тэнгүүт чинь дахиад очиж штэ. Тэгээд орж илаа. Яг ажилтан яг менежерийн бас төвшөнд бас арай туршлагагүй байгаа штэ би чинь те. Тэгэж бас өөрийгөө бодоод яг бас арай өөрийгөө доогорлоо хэлсэн байгаа л да тэр үед те. Тэгэл ажилтан гэж ороод мэдээж номчин өгсөн төвчих айгүй боломжтой газар хгүй. Үнэхээр тэр хүн чадчихвэл те. Үнэхээр мэдээж чадчихвэл тэр хүнийг хэдэн настай байна уу? Тэ ямар мэрэг одоо магистр вэ, доктор вэ, ерөөсөө хамаагүй өссөн төвчг аягүй боломжтой газар баггүй. Тэгэл би чадна гэл зар сурталчилгааны ажилтнаар авах орчлоо. Энэ шин тооллын 100 гэдэг яг л та нарын тухай нэвтрүүлэг. Улс орноо хөгжүүлж яваа, улс орноо өөдөн татаж яваа. Шин санаа, шин бодлоо оруулж ирээдүйд төлөө зүтгэж яваа ийм хүмүүсийн нэвтрүүлэг. Хөгшин залуу гэхгүй. Тэгэхээр энд би нэг бэлэг өгөх гэсэн өрт чинь. За. Тий. Энэ бол зүгээр Монгол чулуун дээр суулгацсан баримл. За. Тий. Энэ баримлыг очирволд гэдэг баримлж хийсэн. Одоо Нүбийн байрны урдлын том саад байдаг ш Нүбийн байрны гадаа байдаг. Тэр сааданд 2 жилийн өмнө шилдэг, дэлхийн шилдэг баримлаар шалгараад тэнд одоо зогсож байгаа. Тэгээ энэ урдаа нэг юм хөлний мөр үйд. Тийм. Одоо чиний өнөөдөр хүртэл туулж ирсэн мөр цааш ер нь хүн мөр л үлдээдэг шүү дээ. Тэр ариун гэген сайхан мөр үлдээгээрээ. Тэгээд энэ ухаарахгүй гэдэг баримл. Одооний залуучууд маань одооний хүмүүс маань ингээ ухаарах юм бол Монгол улс хөгжин цэцгэлэх маш амархан. Давуу тал сул тал нь давуу тал болж чаддаг. Тэ би тэгээ чамайг тэр юу ярьж яхад бас бодож л суулаа да. Хүйтэн гомн гээд. Тэ салхин зүг чиггүй наадсан талын одоо мегмар гэдэг хүн. Сеулийн гудамжны гүүрэн дээр явж исэн халууцаад бүр чигтэйхээ явж исэн чинь тэр мөстэй гомн байхгүй. Тэгээ тэрнээс нэг аяг авчгаа суучаа тэр юуны чулуун хажлага араас сайхан сэрүү татаад тэгээ урд мөсөн хөвсөн тас хөвсөн гэж ярьдаг шүү дээ монголч тий. Тэг чи мөсөн хөвсөн гомн идэхэд бас надад сонин санагдаж байсан.
хүн ер нь аливаг хийж аливаг үйлдэж явахыг алиг тэрхүү. Гэхдээ зөв чигтээ явж байгаа самд энийг бэлгэлээ. Тэгээд номингийн хамт олон бас баярлах байх гэж бодож байна. Ухаарах хэрэгтэй. Тэгээд ухаарсан хүмүүстэй нь уулзч байгаа их баяртай байна. Энийг энд тавьчихъя дөө. Баярлалаа. За. Тэгээд энэ 100 гэдэг тэмдгийг биднээс бас хажууд нь тавьдаг. Энэ дээр наадаг. За. Тэгээд энэ ер нь нэг 100 сайхан санаа 101 сайхан залуучууд, сайхан хүмүүс, сэтгэдэг хүмүүс байхад Монгол орн маань ерөөсө 3 сая цөөдөхгүй юм байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээ ажил хөдөлмөртэй сайхан юу явж байгаа самд баярлалаа. Эзэн болж явж чадна гэдэгт итгэж байна. Бас нэг юм их баярлж байгаа тэр нэг 30 жилийн өмнө баяр сайхан битэр өөдөө зөсөө хар суучгаа баяр сайхан надад яг одоо зар сурталгаагаа захиалаа сууж ирсэн. Та нэг юм гоё хөгжим ирсэн. Энийг л зармаар байна. Тий. Танай компани хаана вэ? Энэ доор 3 дугаар хорлын мянган бараа гэж байгаа. Тэрний хамгийн захих нь лангуу. Тэгээ биднээс ашиг зураг авахгүй ачихгүй юу? Тэгсэн чинь баяр сайхан цаатал нь нэг өстө бараг л скотчжсэн бах нэг цаасан юм уу? Наад талд нь ганаа бараагаа зарцсан зогсож ирсэн. Ердөө л ийм энгийн игэл. Тэгтээ аав нь бол мундаг худалдааны хүн. Сэгдэр сүрэнгуй тийм ээ. Үе дамжсан худалдаачд. Ер нь бол хүний амьдралыг худалдаачд л одоо сайжруулдаг шүү дээ. Тий. Хөдөлмөрчид юм бүтээж байгаа бүтээлч хүмүүс нь юм хийдэг. Худалдаачд нь хөргөж өгдөг. Тэгээд олон түмэн хэргэлдэг тийм ээ. Тэгээ ийм сайхан ажилд ороод тэгээд энэ компанийнхаа тухай ийм сайхан сэтгэлтэй байгаад би их баярлж байна. Табитэрч бэлэг сэлт боллоо сүлдээ сэтгэл үлдэхээр сайхан баримлж ийн одоо ширээн дээр байх болно. Тэгээ үргэлж энийг харж байгаарай. Одоо нэг сэтгэлд үлдсэн нэг гоё юм байдаг ш нэг ярьчмаар. Тэг хүнд сургаал болчмоор. Яг сургаал болчмоор гэхэргүй яг одоо яг энэ нас хүртэлхтэй хугацаанд яг амьдралын яг хамгийн одоо надад тийм өөрөө тодоор үлдсэн. Тийм. Зүгээр ингээд өөрийгөө яг өмнө одоо яг юу хийж бүтээсэн юм болоо гэж бодуулдаг юм яг солонгост байх хугацаа байдаг байхгүй. Тэнгүүд яг хүнд хэцүү гингүүт нь яг л тэр ажил хийж явж исэн юм аа тий. Би болохоор яг байраа өөрөө ганцаараа түрээслээд одоо надад энэ зураг нагаалта бүр юм жижигхэн нэг 2 алхмын зайтай юм жижигхэн дөрвөлжин талбай дээр ор сандал нойлж байт юм уу тий нэг юм жижигхэн юм газар мөнгөндөө харуулж бараг түрээслээд тэг ингээд ажиллаа хийгээд явдаг байсан. Ганцаархна өрсөлийн нөгөө нэгчтэй нэг амар ингээд ял өгсөн юм шигтэй. Тэгэхээр дараа болохгүй тулд тий би чинь одоо өөрөө мэддэг болчлоо. Тий хэл мэлээ мэддэг болсон гэж бодоод ганцаараа өгтий гэж хичээж явдаг байлаа. Тэр нь бол намайг би даад сургасан. Ажил хийж сургасан. Мэдээж ажил хийх явцдаа сургуультай сурсан мэдснээ би бас мэдээж тунгааж байгаа шүү дээ. Бизнесийн удирдлага гэдэг мэргэжлэр сурж байгаа. Тэнгүүд мэдээж бизнесийн салбар баг зоогийн газар чи мэдээж бизнес шүү дээ ялгаагүй. Тэрэндээ бас суралцаад ингээ багаас нэгтлээ суралцаа авч байгаа. Тэрийг бол аюух мэдэрсэн. Дээрэс нь манай сургууль дээр одоо ингээд Mongolian community гэлтэй ингээл Монгол хүүхдүүдийн холбоо, Орос Морс гээл ингээл орон орны холбоо өгдөө. Тэнгүүд тэнд байгаа Монгол оюутнуудынхаа community leader клипээ сонгогдчихлоо. Тэр хугацаанд яг монголчуудын аюугүй нэгтгэж байхыг аюу хүсдэг байсан тэр үедээ. Монгол хүмүүс шүү дээ, Монгол оюутнууд шүү дээ, бүгд тийм залуу хүмүүс. Нийгмийн идэвхтэй хүн байсан гэж. Идэвхтэй тийм. Тэр бас нэг ийм болдог гэсэн. Хамгийн чухал юм нь culture night гэдэг ийм соёлоо танилцуулах юм тоолт маяг юм болдог гэсэн юм. Тэн дээр би Монгол хүмүүс биш шүү дээ. Монгол соёлоо амар гоёор үзүүлэхийг бодоод би чинь бүжгэлдэг хүн. Тиймээс Монгол бүжгээ бүр тэнд ерөөсөө бүр нэг ч хөдөлгөөн хийж чадахгүй гэж хэлжлэхгүй бас нэг үзэж байгаагүй хүүхдүүдийг бүгднийг нийлүүлж агаад бүжиг тавиад те ийм л Монгол бүжиг юм. Энэ Монголд өгдүүлнэ гэд тэр тоглолтод бас оролцож илаа яг комитега удирдаа. Тэгээ дээрэс нь бүр нэг Монгол сүмд явж байхдаа бөмбөр тоглолт сурч илаа. Яг тэгвэл тэр нэг worship гэж дуулж байгаанд би бас нэг хувь нэмэр оруулмаар санагдаад ингээ хараа суугаад бас юм юу байхгүй. Тэнгүүд тэр дуун дээр нь бөмбөр тоглож ингээ өөрөө сурч.
Шинээр сураад. Тийм, тэгэнгүүт надад бол авсан юм бол хамгийн их байсан хугацаа Солонгост хугацаа байсан. Яг нь Монголд хугацаал тэгээд сурч мэдэх юм аа мэдсэн Монгол сургуультай. Санхүү эдийн засгийн сургуультай сурах юм сурсан. Хамгийн их юм нь Солонгост л байсан. Тийм байна. Энд юу чи одоо өөртөө ямар зорилт тавьж байна? Мэдээж компани соёл бол тухайн хүнийг ингээд насан туршдаа Японд бол тийм шүү дээ. Нэг компанид орсон бол насан туршдаа тэр компанийхаа төлөө зүтгэдэг тийм ээ. Тэндээсээ ч тэтгэвэр юм авдаг тийм ээ. Чи юу хүсэж тэмүүлж байна? Миний зорилго за тэг хувийн талаас гэх юм бол нэгдүгээрт бол за хүүхдээ мэдээж боловсралтай болох юм бол зорилго байна. За хоёрдугаарт гэх юм бол би одоо нэг амир компани соёлж явахыг нэг амир хүсэж идэггүй. Яг зөв. Тэ одоо эндээс уудаал тийш ороод ажиллаад үзчих. Өөр хүмүүстэй ажиллаад үзчих гэдэг нэг бодол байдгүй юм да. За тэгэхээр тэр зорилго маань юу гэхээр одоо 8 дахь хугацаанд миний байж болох бүх мэдлэгээ зарцуулж байгаа шүү дээ. Өшөө илүү сурахыг хүсэж байгаа. Харин тий. Өшөө илүү сурахыг хүсэхдээ за би одоо ингээд за 3-4 жилдээ одоо хүүхдээ том болтлоо ч юм уу номиндаа ингээд ажиллана. Ажиллахтаа мэдээж сурж төвшиж ажиллахыг хүснэ. Дээрээс нь би магистрийн одоо юг авах хэрэгтэй. Би ч одоо бакалавр цалдаа. Зөв. Магистр хийнэ. Магистр заавалчгүй мэдээж хийх хэрэгтэй шүү дээ. Ер нь бол нэгэн газар би мэдээж дахиад гадаад яг тэр гадаадад суралцсанаар хүн бас аягүй юм сурдаг гэдгийг би мэдэрчихсэн учраас за гадаадд ямар ч гэсэн магистраа хамгаалж чичээд би буцаад номинд бүр дахиад шал өөрөөр ажиллахыг амар хүсдэг. Хүсэл тэмүүлэлттэй тэгээд ийм шин үеийн шин залуучууд тэгээд улс төрд тэр сайхан залуучууд орцсон. Одоо ингээ бизнес энэ үйлчлэгээ эдийн засгийн урсгал руу ингээ сайхан залуучууд орж ирж байна. Том компаниуд маань бүр томроод одоо та нар л авч явж шин. Тэгээд та нарт аз жаргал сайн сайхныг хүсье. Манай нэвтрүүлгээр орохыг хүссэн хэн боловч хаалга нээлттэй. Хүсэл тэмүүлэлээ ярьчихаар нэг сайхан санаа алдмаар нэг сайхан дотор онгойдаг шин. Тийм ээ? Тий. Манайд ирж сайхан тэнийгээрээ залуучуудаа хүсэл тэмүүлэлээ яриарэ гэж би хэлье. За ингээд чамд одоо аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөө. За тэгээд мастераа хийчихэд намын дээрээд магистраа хийчээ тийм ээ. Намын дээрээд ажиллах нь байна. Тийм байна. Намынгийн дараачийн үеийн 2 дахь үеийн шилдэг төлөөлөгчдийн нэгтэй уулзлаа. Би тэгтээ шилдэг гэдэг өвөнд их дуртай шүү. Гэж юм сайн сайхан хүсье. За баярлалаа. Танд ч гэсэн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа.